За би ажил дээрээ ирж байна. Нөгөө л нэг газараа. Өнөөдөр хавраа нартай байна. Би яагаад ийм нартай байгааг ойлгохгүй байна. Би бүр наан цагаар явж байхдаа ёо бөөн гоё нарны бичлэгүүд аваад одоо тэрийг харалтаа. Ваа. Нэх гоё ногоон үстэй шар нартай. Тэгвэл сүүлийн танаг бүр амар утгартай байсан харанхуу. Тэсэн чи энэ хараа. Вау. Яа би сайхан Улаанбаатартайсан бол өдөр болгоо нартай гоё ахгүй тий. Улаанбаатарт нэг юм бүрхэг өдөр ахаар гайхдаг штэ. Энд нартай өдөр ахаар гайхаад байна. Сони. Гэхдээ гайхаж байгаа биш зүгээр ингээд нэг байдаг. Гэхдээ амар ховор байдаг юм уу? Улаанбаатар бүр нэг юм ерөөсөө нар гарахгүй өдөр нэг ховор байдаг штэ. Тэрэн шиг сүүлийн хэд хоног надад тэгж санагдчихээн. За юу яцхан данраар би нэг Монголоос авсан маска зүүсэн болно. Өнөөдөр манайх нөгөө нэг юу яатсан ч Герман 2 дахь давалгаа эхэлсэн гээд хаацсан ч бүх юмаа бид нар бас Икеага хаацсан гэхдээ арын ажил явагдаж байгаа. Тэгээд лагерт тэ ард ингээд хүмүүсийн захиалсан юмыг онлайнаар захиалсан юмыг бэлтгэж мэлтгэдэг ажлууд зөндөө байгаа болохоор бүх хүмүүсийг одоо нөө логистик руу ажиллуулж байгаа. Тэгээд тийм болохоор ажилдаа явж ин да. Гэхдээ энэ бүтэн сая өдөр би ажиллах хэрэгтэйсэн бүтэн сая өдрийн ажлыг цуцалцсан. Тэ. Би мандрыг чинь өдрийнхэн цайг уусан, кофегаа уусан, усны сав байна. Амар гоё нартай наа. Даанч би ерөөсөн наргүй газар амьдарч байна, ажиллаж байна. Би өдрийнхөө хоолыг идчихэд десерт идчихсэн. За сайн бацгаана уу. Дараагийн өдөр болсон. Өнөөдөр бүтэн сая өдөр. За энэ бичлэг гэхдээ маргааш нөгөөдрөөс л авах. За би өнөөдөр энэ тухай ярмаар байна ингэж. За өнөөдрийн гол сэдэв Christmas байх болно. Christmas буюу хэрэг германаар сонирхож байгаа бол Weihnachten монголоор зулсаар тий. За энэ өдрийн тухай би жоохон юм ярих гэсэн юм аа. Ягаад вэ гэхээр би одоо дараагийн бичлэгтээ жоохон Christmas-тай холбоотой юмнууд одоо 50 сүүгийн хичээнд очино. Тэгээд дараа найзуудтайгаа тэмдэглэж магадгүй. Тэгээд Christmas-тай холбоотой юм би тавих учраас тэрэндээ ингээд нэг юм бэлдсэн бичлэг маягийн юм тавих гэж бодсон. Тэгээд бас нэг юм нь болохоор би энд нэлээд удаад одоо Christmas гэж юу вэ гэдгийг жоохон одоо ингээд ойлгож эхэлж байгаа учраас ерөөсөө би нарийн учир мөчрийг ерөөсөө ойлгохгүй байсан. Яг хав Christmas жоохон шашны баяр юм байна те. Тэгээд яг хав шашныг би одоо өөрөө амар шашинлаг биш ч гэсэн тэрийг нь хүндэтгэхэд зүгээр л хамт have fun болох гээд те. Тим өнцгөөс ер нь тэмдэглэдэг жоохон зүгээр л хамт баярлдаг. За угаасаа тэгдэг хүн айгүй олон байдаг. Монгол ч гэсэн тэгдэг. Одоо яг зул сарын баярыг тэмдэглэдэг хүмүүс байж магадгүй. За бүгдээр эхнээс нь хэлэхгүй. За зул сарын баяр гэж яадаг баяр юм бэ гэхээр Христосын төрсөн өдөр гэж явдаг. Тэгээд яг би сая research хийсэн баггүй юу? Жоохон судалгаа хийсэн чинь яг үнэндээ Христос 25 төрсөн үгүйг нь мэдэгддэг юм байлээ. Тэгээд яг түүхэндээ хүмүүс тэр өдрийг ашиглаад ингээд яаж хийж агаад 25 болгоцсон тий. Хүмүүс зөвхөн нөгөө нэг яг тэр хавцаа гэдэг ингээд нар сарыг хараад зүгээр ингээд тэр хавцаа л гэдэг байсан болохоос ш ерөөсөө яг 25 гэж хэлдэггүй байсан. Тэгээд бас Христос 00 онд төрсөн үгүй гэдгийг бас хинч мэддэггүй. 2 онд төрсөн байж магадгүй эсвэл хасах одоо онд төрсөн байж магадгүй гэж амар хэрэгтд юм билээ. Одоо юуны Христийн төрсөн өдрийн өмнө гээд за ямар ч байсан гэхдээ
12 сарын 25-нд тэмдэглэхээр болсон юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг календар чинь өөр штэ. Жишээ нь бид нар одоо нөгөө нэг цагаан сараа өөр календараар хийгээд одоо юугаа шинэ жилээ бас нэг өөр календараар хийдэг шиг Gregorian календар тэгээд Julian гэлөө. Тэг Julian календар гэж тустай байт юм бэлээ. Julian гэж магадгүй. Гэхдээ германууд Julian гэдээсэн тэгээд Julian гэж магадгүй. За ямар ч байсан тэр хоёр өөр календар байгаа. Тэгээд бидний одоо жишээ нь өнөөдөр 12 сарын 20 гэж байгаа. Энэ бол юу байхгүй юу? Gregorian календар байхгүй. Тэгэхээр Gregorian календараар 12 сарын 25-нд тэмдэглэдэг хүмүүс байгаа. Тэгээд Julian-аар 12 сарын 25-нд тэмдэглэдэг хүмүүс байгаа. Julian-ы 12 сарын 25 нь Gregorian руу хөрвүүлэх юм бол 1 сарын 6 байдаг. Тийм болохоор зарим газар 1 сарын 6 тэмдэглээ, зарим газар нь 12 сарын 25 тэмдэглэдэг. Тэр 1 сарын 6 тэмдэглэдэг улсууд нь бидний сайн мэдхээр Оросууд байгаа, Украинууд байгаа, Сербүүд байгаа. Би уул нь бичиж авсан хаа. Иерусалим, Орос, Груз, Серб, Польш, Украин, тэгээд Египт гэдэг ингээд цаашаа явд юм байна. За, тэр хүмүүс нь миний ойлгож байгаа католик шашинтай хүмүүс нь нэг юугаар Julian-аар яваад нөгөө хэд нь болохоор Григори. Би тэгтээ христийн шашин амар сайн мэдгүй учраас тэгэж амар бидэмтгий ярмааргүй байна. Тийм. Тэгээд бас би нэрээ хэлэхэд би хүмүүсийг ерөөсөө шашин шүтэх гэж хэлэхгүй байгаа шүү. Хүн болгоо өөрөө ингээд шашин шүтэх хэрэгтэй тий. Тэгээд хэрвээ энэ дотор одоо энэ намайг үзэж байгаа хүмүүс дотор христийн шашинтай хүн байх юм бол би юм буруу ярих юм бол намайг засаад доор комментэнд үлдээж болно шүү. Би бас хамт суралцж байгаа тийм болохоор тийм. За дараагийнх нь болохоор одоо ингээд Крисмасаар амар их одоо юмнууд болоод байгааз одоо чинь мод засж гин хүмүүс бэлэг өгч гин Санта Клаус байна. Амар олон төрлийн Санта Клаус гэдэг тий. Тэгэл өөр яадаг үлээ жишээ нь хоол иддэг, ямар өдөр нь яадаг энэ гэдэг ингээд бүх тэр традишнууд нь зарим нь амар дээр үеэс эхэлсэн, зарим нь амар шин заяа. За. Юунаас эхлэе? Адвент гэдэг юмнаас эхлэе. За, адвент гэж юу юм бэ гэж би амар боддогс ахгүй яа тэгэхээр өнөөдөр 4 дахь адвент ахгүй юу? Бүтэн сар. За, адвент гэдэг болохоор яг юунаас Крисмасын өмнөх 4 бүтэн сар өдрийг тоолоод тэгээд тэр 4 бүтэн сар нь 1 2 3 4 гэдэг 4 адвент байдаг. За тэгээд адвент гэдэг нь ингээд бэлдэх гэсэн биш ээ. Төрөлт гэсэн үг гэлөө бэлдэх гэсэн үг гэлөө. Ямар ч байсан Христосын төрсөн өдөрт бэлдэхийг хэлж байгаа юм байна л да. Зарим бүр яг нэлээд шашинлаг хүмүүс нь яг эхний адвентад юугаа ялка застсан бэлээ модоо. Тэгээд мод засах өдөр гэж байд юм байлээ. Мод буулгадаг өдөр, хураадаг өдөр гэж байлгах юм бэлээ. Би л ерөөсөө тийм юм тоож байгаагүй. Манай гэрийнхэн ч тоож байгаагүй. Манай гэрийнхэн л зүгээр л завтай үедээ бөөнөрөө цугларчлээ байвал амар олон хүний гар хэрэгтэй гэл тэгэл буулгачдаг гэсэн шүү. Босгохдоо ч гэсэн аль завтай өдрөө харж байгаа л босгочдөг гэсэн. За. Нэр манай гэрийн явал гинэ. Би энд дагаалвч манай гэрийн явал. За ялк. Ер нь ялкыг яагаад тавьсан бэ гэсэн чинь ялк нь амар тийм сонирхолтой заяа. Ялк одоо ингээд Христийн төрсөн өдрийг албаар нөгөө нэг яг нар буцаж байгаа өдөр гэж ярьдаг да. Яг тэр өдөр тавьсан юм байна л да. Тэгж байгаа учир нь юу вэ гэхээр юунууд шашны хүмүүс шашны үзэлгүй хүмүүсийг өөрсдөө үгээ ингээд хувирлах гад шашинлаг болгох гээд тэгээд дээр үечтэй нэлээд дээр үед төрчүүд хэддгээр 100 юм бэ. Тэгээд дөнгөж шашин үүсэж хахад те тэгээд тэр хүмүүс болохоор нөгөө нар буцах өдөр хамгийн урт өдөр хамгийн урчин гэд ингээд зуны өвлийн гэдэг ингээд Midsummer, Midwinter гэдэг тэгээд тиймэрхүү юмнуудыг тэмдэглэдэг байсан юм байна л да. Тэгсэн чинь шашинлаг хүмүүс нь болохоор энэ Христийн төрсөн өдрийг энэ харт тэгээд энэ өдөр шашингүй хүмүүсийн тэмдэглэдэг юм байна. Тэгвэл бүгдээрээ шашингүй хүмүүсийн тэмдэглэж байгаа баярыг Христийн баяр болгочих. Тэгэх юм бол тэр хүмүүс бид нар лөө одоо ингээд юу ячнаа, урагчнаа тийм болохоор
хийчиг анх тэгэж хийсэн гэсэн. Тэгээд тэр юунаасаа болохоор шашингүй хүмүүс тэр үед тэр нөгөө хамгийн урт шөнийг харанхуй тэр үеийг одоо ингээд давж гарахын тулд тэр хамгийн урт шөнийг яалкийг одоо яалк шиг юм байнгын ногоон байдаг юмыг гэртээ оруулж ирж тавьдаг. Тэр нь болохоор одоо удахгүй зүгээр олноо нар буцаад гарч хэрэглэн тэгээд нөгөө нэг хавар ирнэ амьдрал одоо хүртэл байгаа шүү гэж тийм бэлэг тэмдэглэлтэй юм байна л л дээ. Тийм болохоор ингээд яалк оруулж ирээд тэгээд яалк чимэглэх болохоор бас нэг өөр юм. Тэгээ ямар ч хэсэн ингээл яалк нэг тийм бас нэг шашны утгатай заяа. За тэгээд байж агаад тоглоом бэлэглэх гэсэн юм байна шүү дээ. Тэр амар скандалтай асуудал заяа. Яагаад вэ гэхээр нөгөө нэг юу болсон ч яа. Өчигдөр надад ажил дээр юм өгсөн. Энэ дотор амар хөөрхөн бичээндүүд байсан. Юм. Кекснүүд. Тэгээд тэр баяр болохоор бишээ бэлэг солилцох заншил болохоор хүмүүс юу гэж бодож байсан бэ гэхээр нөгөө нэг юу н зах зээл орж ирээд тэгээд зах зээл одоо байгаа бараагаа хүмүүс шахах гад тэгээд баахан нөгөө нэг рекламны кампэйнүүд хийгээд хүмүүст бараагаа шахаад нөгөө нэг юугаар Крисмасаар бэлэг өгөөрэй, манайхаас ийм бэлэг аваарай энэ. Тийм болохоор хүмүүс бэлэг өгдөг болцсон гэж амир хүмүүс бодд юм байна л да. Тэгээд зүгээр компаниуд бараагаа зарах гэдэг юм болгоцсон гэдэг. Тийм ч болохоор нөгөө нэг тийм ч учраас бас Крисмасын үеэр амар их хямдралууд болдог тий. Крисмасын үеэр компаниуд бүх жилийнхээ орлогынхаа 25%-ийг олдог ч юм уу тий. Их тиймэрхүү юмнууд байдаг та. Тэгээд ялангуяа одоо заяа Крисмасаар нэг Apple бэлэг бэлтгэх гээд ингээд зөвүүн юм хийгээд байгаа. Би юу хийгээд байгааг нь ойлгохгүй. Зүгээр нэг кампайн ингээд үүсгээл Apple ингээд та нар өөрсдийнхээ чадрыг хүмүүс тараа мараа энтер гээд баахан бичлэг билээ айлиш майлиш Тэр одоо юу болоод амгүй та нар сонирхож байвал Apple Map-ыг жоохон хараад үзээрэй. Apple-ийг юу хийх гээд байгаа. За хүмүүс тэгэж бодсон чи яг үндэ үхэн байна. Энэ бэлэг солилцох чинь амар эртний уламжлал юм байна. Тэгээ тэр нь бүр яг Христийн төрсөн өдрөөс юу яах юм байна л да. Би яг түүхийг мэдэхгүй байна. Гэхдээ 3 хаан Христийг төрсөн чинь ирээд гуруула бэлэг бэлгэлсэн. Нэг нь алт бэлэглээд, нэг нь нэг өнөртэй юм бэлэглээд, нэг нь бас юу бэлгэлсэн. Ямар ч гэсэн ингээд нэг 3 хаан ирээд бэлэг өгсөн байна л да. Тэрийг бэлэгдүүлээд хүн болгонд бэлэг өгд юм байна. Тий. Хүн болгон жоох одоо ингээд ойр дотны хүмүүстэй. Тэгээ тэрнээс ахуулаад ер нь хаасайгүй тэгэл бэлгэлээ. Бэлэг бэлгэлдэг хүмүүс нь хий юм бэ? Санта Клаус байгаа. Би бүр бичээд авцсан. Father Christmas гэж байна. Saint Nicholas гэж байдаг. Christkind гэж байдаг. Federation Frost гэж байдаг. Тэр нь болохоор өвлийн өвөө гэж байгаа. Бас нөгөө нэг Federation Frost гэдэг нь болохоор Оросоос орж ирсэн нөгөө нэг Зэд Мороз гэсэн үг. Тэ Мороз гэдэг чинь Frost гэсэн үг байхгүй юу? Тэ. Тэгээ энэ бүх юм чинь яагаад ингэж өөр байгаад байгаа юм бэ гэсэн чинь зүгээр л түүхийн явцад хідэн өөр лидерүүд одоо хүмүүсээ жоохон өөрөөр байлгахын тулд ч юм уу эсвэл жишээ нь Мартин Лютер гэж нэг юу гарч ирээд номлогч гарч ирээд одоо энийг өвлийн хүн авцардгүй Christkind гэдэг нэг хүүхэд ангел авцардаг ч үлээ нэг тиймэрхүү юм хийгээд тэгээд ингээл зүгээр л түүхийн явцад хүмүүс өөрөөр нэрлээд ингээл нэг хүн бэлэг авцардаг л гэл ингээл хийцэн бэлээ. Манай гэрт л зүгээр л Санта Клаус юм уу өвлийн нөгөө нэг юунд гэрт хувцастай орж ирдэг нь өвлийн өвөө модны доор юм тавьдаг нь Санта Клаус заяа. Тэг. Гэхдээ миний ер нь ойлгоод байгаа чинь бид нар одоо Монголд тэмдэглээд байгаа шинэ жил болохоор зүгээр л энэ юг яг нь шинэ оноо бид нар өөрсдөө гоё ухтаж авч байгаа. Энэ модон доор байгаа бэлэг Санта Клаус өвлийн өвөө эднэр болохоор
жоох энэ юунаас Christmas-аас бид нар лөө зүгээр influence болоод ороод ирсэн юмнууд. Тэгэл бид нар зүгээр гоё болохоор тий зүгээр хамт баярлмаар байгаа болохоор хийж байгаа. Нэг тийм шашинлаг утга учиргүйгээр тий. За гадаа бол амар гоё нартай гэж бодсон чи яагаад нэг сони сүйдэртэй гараад байна би. Яана энэ талент хамаг юм харагдаад байгаа юм шүү дээ. Би юм хөөрхөн аимстай байгаа шүү дээ харагч чинь. Бомбонтэй. Бомба. Адвент руугаа гэлс буцаад ороод хаа. Адвент штэ. 4 адвент байгаа. 4 бүтэн сая өдөр байгаа. Бүтэн сая өдөр болгоо адвент. Тэгээд адвент гэдэг нь өөрөө ер нь яг энэ бүтэн сая өдрөө илэрхийлсэн юм биш. Зүгээр ингээд сэтгэл зүгээрээ тэр Христосын төрсөн өдөрт бэлддэг юм байна л да. Тийм болохоор хүмүүс амар их юунд явдаг. Сүм рүүгээ явдаг. Тэгээд адвентаар амар сайн юм хийх гэж оролддог. Ингээд нэг тийм юм байна. Тэгээд бас 4 лав байдаг. Тэрийг ингээд би та нарт заримдаа харуулвал та нар хараад ойлгож магадгүй. Одоо энэ намайг хэлсний дараа тэр 4 лав болохоор адвент толгойн асаадаг. Тэгээд ингээд харах юм бол ер нь бид нар Монголд зардаг байхаа бид нар ойлгохгүй болохоос ш ингээд 4 лаатай хамгийн том дандаа ингээд өөр хэмжээтэй хамгийн жижиг нь 2 дахь, 3 дахь, 4 дахь ингээд хамгийн жижиг нь 1, 2, 3, 4 гэжсэн байдаг. Тэр нь болохоор адвентэд асаадаг лаа юм байл л дээ. Тэгээд 1-р адвентэд асаасан лаа нөгөө 3-ыг нь асаагааг байгаа шүү дээ. 2 дахь асаахаар ингээд энэ лаа улам доошлол, энэ жоохон доошлол, дараагийнхыг асаахаар бүгд доошлол ингээд тийм болохоор бүгдээрээ юм шатшиг хэлбэртэй. Мангарын 400 Тэнгийн 300 мэдгүй ягдаг юу гэдэг лээ. Ягаад цул сарын 2 өнгө ногоон бас улаан байд юм бэ? Ингээд харангуут ургамлууд нь ч гэсэн ногоон улаан, модон ногоон тэгээ ингээд бүх декораtionууд ингээд ногоон улаан байдаг да. Та нар гайхчихсан уу? Би гайхчихсан. Улаан өнгөнд болохоор Христосын цус гэсэн. Тэгээд ногоон өнгөнд болохоор Христосын мөнх амьдралыг бэлэгдсэн гэсэн. Би тэрийг сонсчоод ой ямар сайн юм бодсоо. Ногоон зөвхөн Христосын мөнх амьдралыг биш бас ингээд зүгээр энгийн мөнх амьдрал, натур, гоё хавар ингээд шин юмны эхлэл гэсэн нэг тийм гоё утгатай юм байлээ л. Гэхдээ хүмүүс бас Христосын мөнх амьдрал гэсэн би заазар гэсэн. Нөгөө нэг би хэлсэндээ юуны адвентийн эхний адвентаар юу модоо босгодог гэд модоо хизээ хураадаг вэ гэсэн асуулт байгаа. Хураадаг өдөр гэж бас бэд юм билээ. Гэхдээ тэр нь бүр хитрхи нани юм билээ шашинлаг. Юу гэлээ Christmas Eve гэдгийн сүүлийн өдөр буюу 1 сарын 5-нд тэрийгээ чадахгүй болвол 2 сарын 2-нд ч их тийм үгүй. Тэгээ Christmas Eve гэдэг нь амар сайн заяа. 25-наас тоолоод эхний 12 өдрийг Christmas Eve гэдэг юм байна л да. Тэгээ тэр 12 өдөр би нэг зүгээр сая зүгээр нэг fun fact болохоос сонсцээ. Эхний 12 өдөр нь хүн юм зүүдлээ штэ тий. Тэгэх юм бол зүүд олгаар 12 зүүд зүүдлэх юм бол 12 зүүд нь дараа одоо эх жилийн сар алганыг ингээд үзүүлдэг гэдэг. Тийм болохоор зүүдээ санаарай гэдэг юм байна. Тэгтээ бас сонирхолтой юм их юм сонсохоор. За тэр яах вэ? За Германд юу болдог вэ? Христосын төрсөн өдрийг 25 гэж агаад 26 25 2 яг бүх нийтийн баярын өдөр 24 болохоор хагас өдөр ажилладаг. Гэхдээ эмтгийн яс заншлаар 24-нд нь эдгээр хамгийн нөгөө гол хоолоо идээд тэгээд 25-нд нь болохоор одоо 24-наас 25 руу шилжих орой бэлгээ солилцоод нэг бол 25-ны өглөө бэлгээ онгойлгодог, нэг бол тэр 24-нээс 25 руу шилжих шөнө бэлгээ нээдэг. 00 цагаас гэсэн. Тийм. Эсвэл зарим нь би л өмнө нь юу өсөг их чинь хагаад 24-нд бид нар хоол идэл 24-ндөө тэгэл юугаа бэлгээ солилцоод дуусгачихсан. За одоо эх 7 хоногийн хагасаа өдөр 26 байх учраас би тэр өдөр ажиллахгүй яагаад тэгэхээр тэр нь баярын өдөр. Би Natalie Christmas
together ямар очтой ч мэдэхгүй. Надаа хүн бэлгэлсэн. Манай Софи штэ нөгөө шаргастай охин тэр надаа өнгөрсөн жилийн Крисмасаар бэлгэлсэн. Би тэгээд ийм бичлэг хийх гэж байгаа юм өгсөн. За. Крисмасын хоол штэ 24-нд иддэг хоол тэр нь яг улс улсаасаа хамаарат өөр. Германд юу иддэг вэ гэхээр юуны галууны юм уу нугасны нэг тийм жоохон юу гэдүүлээ шарсан мах. Гэхдээ шархтаа нөгөө пэйжин чардаг болохоор ингээд криспи алдсан байдаг. Тэгээд тэрэн дээр криспи болгосныхаа дараа соус хийдэг. Тэгээд тэрийг нэг бол төмсийн нугаштай эсвэл ихэнхдээ ер нь хамгийн классик нь болохоор клосе гэж байдаг. Тэр нь болохоор юм бүрийнхий сонин төмс тий жоохон цэлцэгнөр шиг. Тэгээд тэрнийхээ хажууд улаан байцаагаа тавьдаг. Тэрний нэг альтернатив болохоор өөр нэг боломж нь болохоор төмсний салааттай юу сосис гэдэг юм билээ. За тэгээд алиг нь идмээрээ илүү энэ нөгөө нэг нугас юм уу галуугаа идэх юм бол тэр нь илүү нэг тийм баярын те зүгээр л төмсний салаат гэхэр жоохон нийслэл салаат төстэй салаат гэдэг юм байна. Гэхдээ зарим нь майонезтэй, зарим нь майонезгүй зүгээр л ингээл хэрчсэн төмсөө ингээл юу халаал зарим нь сосисгүй. Тэгээд хажууд нь ингээл зүгээр л юм нарийнхан сосиск. Тий. Яа цаа нэг тиймэрхүү. Би өөрөө яахаж мэдэхгүй. Сүүл рүүгээ миний бүр толгой өргөчлээ. Хоолоо өвтчлөө. За нэг тиймэрхүү. Баярлаа. Миний микрофон авсан бах гэж найдаж байна. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай. Би Christmas дараагийн бичлэг дээр тэмдэглэнэ. Тэр өдөр уулзцгаая. Bye. Tschüss. Хартай шүү. Subscribe хийгээрэй.